Сайн байцгаана уу? Монгол Улсын сангийн яамны санхүүгийн хяналт эрсдлийн удирдлагын газрын дотоод аудит хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн солонгой байна. Та бүхэндээ өнөөдөр дотоод аудиторын хөгжил, түүнийг хэрхэн тасралтгүй хөгжүүлэх сэдвээр хичээл бэлтгэн хүргэх гэж байна. За, сэдвийн агуулгын хувьд мэргэжлийн ур чадвар, мэргэжлийн урд үе болон мэргэжлийн тасралтгүй хөгжил гэсэн агуулгаараа явах болно. За, мэргэжлийн ур чадрын хувьд авч үзье. Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандарт 12-10 зааснаар дотоод аудиторууд нь өөрийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг ур чадвар болон бусад чадруудыг эзэмшсэн байх ёстой. Мөн аудиторууд нь үйл явцад дүн шинжилгээ хийх, зардлын дүн шинжилгээ хийх, үнэлэнгийн аудиторуудад дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомж, дүрм журмын даган мөрдөлтийг баталгаажуулах, гэрээний нөхцөл заалтыг хэрэгжилтийг баталгаажуулах, бүртгэл мэдээллийн үнэн зөв байдлыг баталгаажуулах, гүйцэтгэл болон тэргуун туршлагыг харьцуулах, хяналт, эрсдлийн удирдлагыг сайжруулах зөвлөгөө өгөх, зардлыг буруулах, орлого ашгийг нэмэгдүүлэх арга замын зөвлөгөө чадруудыг эзэмшсэн байх шаардлагатай. Олон улсын стандартыг зааснаар дотоод аудиторыг эзэмшсэн байх 9 ур чадрыг танилцуулъя. За, нэгдүгээр дотоод аудитын талаарх мэдлэгийг эзэмших. Үүнд дотоод аудитын зарчим, практик, арга барилын талаарх мэдлэг, ойлголт, түншлэн тэдгээрийн янз бүрийн нөхцөл байдалд хэрэгжүүлэх чадвар орно. Хоёрдугаар эрсдлийг үнэлэх. Энэ нь дотоод аудиторууд нь байгууллагын зорилгод нөлөөлж болцсошгүй эрсдлийг үнэлэх, удирдах, мэдлэг туршлагатай байх ёстой. За, гуравдугаар байгууллагын засаглалыг ойлгох. Дотоод аудиторууд нь удирдах зөвлөл, удирдлага болон бусад оролцогч талуудын хариуцлагыг багтаасан байгууллагын засаглалын бүтцийг ойлгох ёстой байдаг байна. 4 болон 5 дугаарт харилцаа холбоог бэхжүүлэх, харилцааны ур чадвартай байх гэж заасан байгаа. Энэ нь болохоор дотоод аудиторууд нь олон талын оролцогч талуудад идрэтэй санааг тодорхой бөгөөд товчоор дамжуулах чадвартай байх ёстой. 6 дугаарт асуудал шийдвэрлэх. Энэ нь дотоод аудиторууд асуудал, болзошгүй эрсдлийг тодорхойлж, өгөгдөл, дүн шинжилгээ хийж, зохиох шийдлүүдийг боловсруулах чадвартай байх ёстой гэж үзэж байна. За, 7 дугаарт мэргэжлийн ёс зүйтэй байх. За, дотоод аудиторууд нууцыг хадгалах, ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх зэрэг ёсцон дээд хэм хэмжээг баримтлах ёстой байдаг байна. 8 дугаарт өгөгдлийн шинжилгээг гүйцэтгэх. Мэдээллийн хэм хэмжээ нэмэгдэж байгаа тул дотоод аудиторууд эрсдэл, чиг хандлага, хэм маягийг тодорхойлохын тулд өгөгдөлд үр дүнтэй дүн шинжилгээ хийх чадвартай байх ёстой гэж үздэг байна. За, хамгийн сүүлд 9 дугаарт тасралтгүй суралцах. Дотоод аудиторууд өөрчлөгдөж буй стандарт, практикийг дагаж мөрдөхийн тулд байнгын мэргэжлийн өсөлтийг хангах үүрэг хүлээсэн байх ёстой гэж үздэг байна. За, дараагийнх нь мэргэжлийн урдын хувьд авч үзье. Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандарт 12-20 зааснаар дотоод аудитор дараах зүйлсийг анхаарч хэрэгжүүлснээр мэргэжлийн урд үетэй байна гэж үздэг байна. Үүнд 1-дүгээрт аудитын ажлын зорилгыг биелүүлэхэд шаардлагатай ажлын цар хүрээ. За, 2-дугаарт баталгаажуулах үйл ажиллагааны хүрээнд хийгдэж буй ажлын нарийн төвөгтэй болон материаллык байдал, ач холбогдол. 3-дугаарт засаглал, эрсдлийн удирдлага, хяналтын үйл явцын зохистой үр дүнтэй байдал. За, 4-дүгээр томоохон зөрчил, залилан гарах болон хууль, дүрм журмыг хэрэгжүүлэхгүй байх магадлал. 5-дугаарт баталгаажуулалтыг хийх зардал, түүнээс бий болох үр ашигын харьцаа байна гэж авч үзжээ. Дотоод аудитор нь хянамгай, чадварлаг, дотоод аудитор байвал зохиох урд үе болон ур чадварыг гаргах ёстой. Мэргэжлийн урд үетэй байна гэдэг нь алдаа огт гарахгүй гэсэн санаа биш юм аа. За, мэргэжлийн тасралтгүй хөгжлийн хувьд дотоод аудиторууд нь мэргэжлийн мэдлэг ур чадвар, бусад чадвараад нэмэгдүүлэх замаар мэргэжлийн хувьд тасралтгүй хөгжиж байх ёстой. Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандарт 12-30 зааснаар дараах 4 хэсэгт авч үзэж байна. За, 1-дүгээр мэргэжлэх сургалтанд хамрагдаж байх. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах нь дотоод аудитын ажилтнанд тухайн салбарын хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, дүрм журмын талаар мэдээлэлтэй байхад туслана. За, дараах сургалтуудыг онлайнаар эсвэл бичлэн үзэх боломжтой бөгөөд салбарын өнөөгийн байдлын талаарх үн цэнтэй ойлголт өгөх боломжтой. Мөн олон улсын дотоод аудиторын 8 төрлийн мэргэжил дээшлүүлэх сургалт, 19 хил дээрх онлайн шалгалт, CIA хөтөлбөр зэрэг сургалтууд байдаг. За, 2-дугаарт мэргэжлийн сэтгүүл хэвлэлийг тогтмол уншиж байх. Мэргэжлийн сэтгүүл унших нь дотоод аудитын ажилтнанд тухайн салбарын хамгийн сүүлийн үеийн төвчлийн талаар мэдээлэл авах бас нэг арга юм аа. За, сангийн яамнаас эрхлэн гаргадаг сэтгүүл хэвлэл болон олон улсын дотоод аудитын институтээс эрхлэн гаргадаг сэтгүүл хэвлэлийн жишээг харуулж байна.
За 3 дугаар салбарын бусад мэргэжилтнүүдтэй мэдлэг болон туршлага солилцож байх. Салбарын бусад мэргэжилтнүүдтэй харилцах нь дотоод аудиторын хувьд салбарын хамгийн сүүлийн үеийн хөгжлийн талаарх мэдээлэлтэй байхны арга, чуулганд оролцох, мэргэжлийн байгууллагуудад элсэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бусад мэргэжилтнүүдтэй холбогдох нь мөн ач холбогдолтой юм аа. За сургалт зөвлөгөөний жишээ дурдвал сангийн амнаас зохион байгуулдаг улсын салбарын дотоод аудиторуудын зөвлөгөө, Монголын үндэсний дотоод аудиторуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг Монгол улсын дотоод аудиторуудын форум, аудитын дээд институтын олон улсын нийгэмлэгээс зохион байгуулдаг уулзалт, хэлэлцүүлэг зэрэг байна. За 4-р холбогдох хууль тогтоомж стандарттай танилцаж, өөрчлөлтөд санал өгч байх. Энэ нь аливаа дотоод аудитын ажилтны хувьд хууль, дүрм, журмын талаар мэдээлэлтэй байх нь зайлшгүй чухал. За ингээд өнөөдрийн хичээл үгээр дуслаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.